Хоолны тулааны фестиваль эхэллээ. Нийт 5 шаттай байх ба сүүлийн шатанд ялсан баг оноогоо 2 дахин үржүүлж явна. Уг нь Аяжаа өлөн шарыг л бусадтай дажгүй харилцаатай болгочих гээд байгаа. Данч нөгөөх нь та нар хэрэггүй би бүгдэнд нь ганцаараа орчин гээл. Ямар тач эхний сонгон шалгаруулах шатанд Аяжаа өлөн шартай зүгээр хор болвоо. Хамгийн олон аяг будаа идсэн баг ялна. Хачир идэж болгоч оноонд тооцогдохгүй. Гэтэл Аяжаа өлөн шарт хачир авчиж өгөөдөө шүү. Хүмүүс үүнийг нь харж тэнийг юм байх та гэсэн биш Аяжаа. Юу гэсэн бэ миний найз охиныг юу гэсэн бэ гэж уурлнаа. Өлөн шар хоолыг ямар их хүндэтгэж амтрахын иддэг үлээ. Үүнийг харсан хүмүүс хачирлуу дайрч бөөндөө хэрэггүй юмар ходоодод өргөн хасагджээ. Мэдээж өлөн шарын эзэн хоол дархнаа шингэждэг болохоор саяных юу ч болоогүй. Гэтэл Аяжаач өлөн шараас дутхааргүй хидэд эдийн. Найз охтойхоо аягалсан будаа бүр тус тусын амттай очир ханахгүй байгаа гинэ. Ийхүү тэмцээнд 3 баг шалгарч үлддэг. Рентарогийн гэр бүл, горилла бүлгэм, аврах том сумо. Одооноос эхлээд өлөн шар бүх шатанд зоолттой орж, бусдын солигдоод явна гэхүүдээ. Эхний шат Bubble Tea. Энэ удаа жижигнээ өлөн шартай зүгээр хор болжээ. Ихэнх хүмүүс Bubble Tea-ний бөмбөлгийг зажилж ядарсан бол жижигнээ л хэрэм шиг зөксөлтгүй зажлаад байдаг. Жижигхэн амтай болохоор бусдаас илүү их зажилдаг нь ийхүү ач тасаа гаргажээ. Дахиад л энэ удаа сумо нэгт, Рентарогийн гэр бүл 2-т, горилла бүлгэм 3 тарлаа. 2 дугаар шат 10 сүшиг дуусгах. Үүнд Эя өлөн шартай зүг оржээ. Энэ шатанд ялахад хурд болон ходоодны багтаамж шаардлагатай. Хэдий Эя зажлахгүй залгиж 9-ийг цааш харуулсан ч 10 дээр гацчдیں۔ Гэхдээ Эя бууж өгсөнгөө. Тэр аюул дарсан амтэн зөнгөөрөө нэмжид чаддгийг мэдэх учраас албаар өндөр газар очиж өөрийгөө аюулд оруулаад сүүлийн сүшигээ дуусгаж чаддаг. Энэхүү Рапунцель мэд харагдах Эя маань дахиад л Сумогийн ард 2 дугаар байранд орсон юм. 3 дугаар шат халуун ногоотой дүүпүү. Энэ удаа Цүндэригийн бардам байдал өөдсийн уус мал уух чадвар нь хэрэг болж энэ шатанд тэд 1-р байранд оржээ. Харин 4-р шат Бялуу идэх. Ягаана горилла бүлгийг чадах гээд ийм их идж байгаа юм чинь жин нэмэх бах та гэсэн биш таларлаа. Өөрийн багийн хоёрооч давхар гусаад хайдаг. Гэтэл Цүндэрэ тэр жин чинь мэн бүкс хоёрлооч ордон штэ гэж ёрлоод уралдаж идсээр 2 дугаар байранд оржээ. Горилла бүлгэм Аяжаагаас та нар яаж ингэж хидэд байгаа юм бэ гэсэн Аяжаа. Энэ бол хайрын хүч гэл их сүртэй. Нэмээд найз охтойхон гиз зүгээр бол түүнийг ч зүгээр болдیں гинэ. Одоо хамгийн сүүлийн шат гомингийн тулаан. Горил ахлагч уг нь алаад өгнө гэж орилсан боловч хэдэн хормын дараа эмнэлэгт хүрэгдсэн байдаг юм. Одоо сумо өлөн шар хоёр л их ширэн үзэж байна. Гэтэл хамгийн амар нь энэ сумо ч өөрөө идэхгүй хамаг хоолой гуурсаар дамжуулж нэг савлуу хийгээд байгаа болж таардیں۔ Өлөн шар 22.5 гэд чадсан ч хязгаартаа хүрчээ. Тэгээд би бусадтай итгэх ёстой байж тэд ялахын төлөө байсан бол би зүгээр л дэмий идчихсэн гэд уйлна. Харин яг л энэ үед бусд нь гарч ирээд түүний сэтгэлийг өргөж зүгтаа эцгээдэг. Удалгүй өнөө сумогийн чинь хоолны савнд өрчиж ингээд өөрөө идэхээс аргагүй байдалд орж байгаа юм да. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ л дайнд орсон юм шиг тэргээд унтсан байна. Аяжаа харин өлөн шарт нийгэм хилээд амандаа хоол хийлгүүлвэ. Энэ л соролтоор бүх юм дуусчээ. Аяжаа амжилттай залгиж өнөө мөн сумогийн эдсэн юмнууд нь халан гарсан байдаг юм. Хэрв жирийн үе байсан бол Аяжаа бүлчгэл байсан. Гэхдээ түүнд найз охиныхоо өгсөн хоолыг бөөлж гаргаж байснаас өгсөн дээр үлээ. Ширүүн тулааны эцэст шагналан чамттай байлаа. 7 найз охтойх нь нэгдэлт сайхан байлаа. Хамгийн амар нь энэ бүхний араас өлөн шар цутан идмээр санагдсан гинхүү. Гэхдээ Аяжаагийн уруул түүнд яг л цутан мэд амттай санагддаг. Үүнээс хойш тэр цутан гэдэг үг сонсох болгондоо Аяжаагийн уруулыг үнсмээр санагддаг болсон гэж байгаа.